За мах маань болсон. Бараг аппликейшнээс зээл аваад маха авах гэдэг юм аа шээ тий. Тэгээ цагаан сар хийсэндээ баг гимшиж байгаа юм ааш. Ихэнх мах ч буузанд явчих юм. Уг нь бол одоо Нямбатар даргыг туулын урдны замын авилгаар нь буулгасан бол илүү сонирхолтой байх байсан. Махаар болгочлаа та гэдэг. Одоо Нямбатар буусан юм чинь мах хямдрах уу? Хямдрах, маргаашны сарын хямдрах баха гэж найдаад байгаа шүү дээ. Уус төрчид бид нарын махыг идээд бид нар бас Мах идээ. Энийг ихлэ хилээ тавиад үзье. Үхрийн ястай мах нь килограмм 30 мянга гэж байгаа юм тий. Тэгээд цул мах нь 36 мянга юм байна. Бөмбөр дээр ер нь ингэж гайг байд юм уу? Тэгээ манайх ерөнхийдөө өнө гайг байгаа. За. Яна. Монгол эмэгтэй юм байна гэж тас. Таан дотор нь. За мах маань болсон. Мах бол чанаад ус бол буцлаа. Зя. Манайхаа махаа идэрээ. Бидэд мах маань арай баг уу? 60 мянга гэж шүү дээ. Цаадхаасаар аргачлаа. Үхрийн махны асуудлаар гадуур нэлээд сенсац болж байгаа. Махны ирэл гарсан. Ерөнхий сайд маань амралтын 2 өдрөөр ч өчөж шонхор захаар явж махны ирэл хайгуул хийлээ шүү дээ. Бид бас энэ махны сэдвийг ер нь мах яагаад үнэтэй болчих вэ гэдэг талаар ярилцгаад махаачаа жидэж байна. Тансгэлах нэ өнөөдөр ихгүй үхрийн мах идэж. Одоо тэгээ Нямбатар даргыг явуулсан чинь махны үн нэрээ бууцсан юм уу? Ерөнхий сайдыг очсон үеийнхээс бууцсан юм шүү дээ. Нямбатар байсан болохоор махантай байсан биш үү? Хэдэн үхэр хэдэн ад ууж чинь? 2 үхэр идгээд лээдэг юм. Хүн амын тоогоос болж байгаа юм байна. Ам бол зүйтэй болохоор үхрийн гоё бол тий өөрөөр. Хийн цалингийн бараг 40-оос 50% нь маханд явдаг гэсэн судалгаа гарсан байсан шүү дээ. Тэгээ одоо нөөцийн мах маань 30,000 төгрөг болчиход. Хоньных нь 13 мянга, үхрийнх нь 15 мянга. Мах яагаад үнэтэй болов гэхээр нөөцийн махаа одоо баг зараад байна. Нөөцийн мах илүү хомсдохоор нойтон махны үн бас дагаад өсөд байна уу гэдэг шиг байгаа. Би сая хөөс хөдөө аж ахуйн яамны газрын дараагаас асуусан л да. Тэгсэн чинь энэ жилийн хувьд болохоор яагаад ийм нөхцөл байдал бүр үүсчвэ гэсэн чинь уг нь бол нөөцийн махыг 8-9 сарын үед бэлддэм байна. Тэр үед ч одоо бүх малчид махаа нийлүүлдэг те. Тэгэхээр мах арай хямдхан байдаг үе. Гэтэл сая энэ жил 10 сарын сүүлээр 11 сард бэлдсэн нөөцийн махаа нөөцөлж эхэлсэн. Тухайн үед бас түлшний үн нэмэгдээд үнэтэй үед бэлтгэсэн гэдэг энэ хоёр нөхцөл байдлаас болоод үнэ нь арай өсөж гарсан байх гэж байна. Ий баримтаараа шүүгээд үзэх юм бол 2800 тонн зарагдсан. Одоо бол ингээ 1400 тонн байгаа гэдэг юм байна шүү дээ. Тэгээ 7 сарын 1 хүртэл нөөцийн мах одоо зархаж байгаа юм билээ. Өмнө бол 6 сарын 15 хүртэл зархаар байсан. Тэгээ одоо гол нь татаас өгнө шүү дээ. Хамгийн инээдтэй нь бидний татварын мөнгөөр татаас өгөөд буцаагаад одоо зарим иргэдийн хямд мах идэх үнийн татаасыг бид нэр төлж гинэ гэсэн үг шүү дээ. Хоржоонтой нөхцөл байгаа зү. Тэр нөөцийн мах бэлтгэдэг 9 компани, 2 нь Алтмаагийн Батбалгын хамаарал бүхий, нэг нь Хятадын компани байгаа нь бас их гайхаад байгаа. Одоо Хятад улсын иргэн бидний монголчуудын идэх, нийслэлчүүдийн идэх махыг бэлтгэж байгаа нь юу гэсэн үг вэ? Хүнсний аюулгүй байдал талдаа тий. Одоо яг нийслэлчүүдийн идэх махны үнийг яг хүчит шонхор зах дээр ингээд баг 3-4 шат дамжсан одоо тэр дамжлага бүртээ ингээд нэмэгдэж байгаа байхгүй юу? Та махны сурвалжлага Тийм, хүчит шонхор зах руу зураглаач Батолчтой явж өглөө эртлээ очиод бэлдсэн. Сүхбаатар болон нөгөө Төв аймгийн 2 малчнаас яриа авсан. Адууны маха 12 мянгаар бөөнөр зарангууд дотор лангуун дээр ороод адууны махных нь үнийг харангууд 17,500 болж байгаа жишээний. Хоньны маха 18-аас 21 мянган төгрөгөөр бөөндөө зарсан хоньны мах чинь дотор 25,500-аас дээшгээ байх жишээний. Тэргүй хурал гадаа дотор тийм. Үхрийн маха 33-аас 36 мянга. Гадаа 25,500-аар заржсэн үхрийн мах шүү. Тэгээ ингээ явахаар ер нь баг ингээд жуушлагч хүн чинь лангуун дээр хүнд ингээд зарна тий. Тэнгүүл лангуун дээр хүн чинь лангууныхаа түрээс дээрэс нь тог цахилгаан ус урсгал зардлаа одоо нэмээд тэр өртгөө шингэн гэсэн үг шүү дээ. Ашиглалтын зардлаа тэгж одоо тэгээд одоо өчтөр махны үнийг одоо өсгсөн байна. Нөөцөд одоо бараг ингэж буруу тооцолсон байна гэд Нямбатар даргыг ажилласан чөлөөллөө шүү дээ тий. Өнөөдрөөс хойшлоор олон хүмүүс яриад л энэ уг нь бол одоо Нямбатар даргыг туулын урдны замын авилгаар нь буулгасан бол илүү сонирхолтой байх байсан. Махаар болгочлаа та гэдэг. Тэн дээрээс нэм олдог юм болов уу? Одоо Нямбатар буусан юм чинь мах хямдрах уу? Хямдрах, маргаашны сарын хямдрах баха гэж найдаад байгаа шүү дээ. Өвлөөч нэг тал өхөр нэг тал одоо өөрсдөө бэлтгээ идчихэж байгаа байхгүй юу. Тэгээ цагаан сар хийсэндээ баг гимшиж байгаа юм ааш.
Ихэнх мах ч буузанд явчихсан юм чи. Нөөцийн мах бодлож авч ирсэн айл байна уу? Гэхдээ ингээд махны үнэнд зохицуулт хийж байгаа нь өөрөө зах зээлийн зарчмыг ер нь бол хэмжинэл гэж бодоод байгаа шүү дээ. Шуудантай газар нь л одоо чэнжүүд болчиход байгаа шүү. Чэнжүүдийн одоо гол хийгээд байгаа юм нь шуудан хүргэлт тээврийг нь хийгээд логистикийг шийдэж байгаа. Тэнгүүд өнөөдөр хөдөө аж ахуйн сайд нь чэнжүүдийг байхгүй болгоно гэдсэн. Тэр чи одоо яг яаж арилжаал болох юм? Шууд малчдын гар дээрээс авна гэхэр чинь одоо хүнсний аюулгүй байдал одоо мал бэлтгэлт эднэр чинь зөрчигдөж гин гэж үзээд байгаа байхгүй. Тий чи болоод хамгийн олон үеэрсэн. Гадагшаа маха ийм хямд үнээр экспортлдог хэрнээсээ бид нар өөрсдөө өндөр үнээр авч идээд байна гэдгийг надад амар хэцүү санагдсан. Сонио яагаад гэж бодсон. Уул нь гадагшаа өндөр үнээр өгөөд бид нар өөрсдөө энэ чинь монголчууд нь боломжтой үнээр авч идэх боломж байдгүй мүү гэд асуугаад өгчдөг болгоо. Ордоор асуугаад өгч шиг. Тэгээд маргааш асуугаад. Гэтэ бүр амар сонио асуул Нимбаатарыг ахыг юу гэв амар үеийн уншигсэн. Нимбаатар гойг юу нэр юу гэм бэ манайха. Нимбаатар Нимбаатар дарга. Нимбаатар даргаыг одоо ингээд буухаар махны үн дагаж буух гэдэг юм уу? Эсвэл Нимбаатар даргаыг бэж яхад нь ингээд хоорондоо ярилцаад махныхаа үнийг буулгаж болдгоо юм. Ингээд бүх үнийг нь зүгээр Нимбаатар тийч ингээд бариад ингээд байгаа гэсэн юм. Өнөөдөр Монгол Ардын намын бүлгийн уралаар ярьсан уу? Тий, цаагаараа бол яг нөгөө л Монгол Ардын намын 30-38-ын зодоо хагарлал бас эцтэй урж байгааны хэлбэр. Зандан шитрийн нэр бас их хэрэгжиж байна. Гэхдээ зандан шитэр одоо ерөнхийлөгчийн сонгуул нэр дэвших юм чинь хотын дарга дээр очиж тийм галтай газар очиж нэрээ юу яахгүй л. Тэгээ ер нь нийт бас яригдэж байна. аж ахуй ажил ихтэй шүү дээ. Ер нь жоохон аж ахуй ажил хийдэг хүн тавихгүй байна. Тэгтээ Нимбаатар Гоё шүү дээ. надаа яг ийм өглөө нэг гэрээ ээж нэрэд шүү дээ. Тэрийг зөрөхгүйс энийгээ зөрөхгүй яасан ээж та муухай ааштай гэсэн ирээсээ хийгээд байгаа юмсан. Нэг сэтгэл саарл мал өмсчөөд явуулсан нэг Манайхад ихтэй араас нь буучаар араас нь өө энэ маань гайгүйсэн болоо гэдэг те. Махны сэдв маань сүүлийн бараг 14 хоног сарын туршид хот байлаа шүү дээ. Мах ягаад үнэтэй болчихов? Хаана ямар учир шалтгаантай учраас үнэтэй байгаа даа гэдэг. Тэгээ өөрөөхий сүүлдээ ерөнхий сайд маань хүртэл хүчиж чанхар орлоо шүү дээ. Засгийн газрын хэрэг эрхлэлийн дараагийн энх хоёр бас мэдээлэлтэй ийм хиймэл хомсдол хүчээр зохиомлоор одоо үүсгэсэн байж магадгүй гэж хартаадсан шүү дээ. Тэгэхээр энэ 9 компани ингээ зарахгүй байгаад хомсдол үүсээд байсан юм уу? Эсвэл үнэхээр дуусчаад байгаа юм уу? Эсвэл эндээс чи ийм одоо ихээр авсан бас асуудал гарсан юм шиг үлээ шүү дээ. Тэгэхээр энэ асуудал юу байгаа юм бэ гэдгийг л ямар ч байсан анхаарал эхэлж байгаа юм байна. За ингээд иргэдэд буух одоо махны үн маань илүү боломжийн үнэтэй байгаасай бид бүхэн бас ингээд нэг юм махандаа бүх одоо тий залуучууд нь цалингаа явуулждаг баг аппликейшнээс зээл аваад маха авах гэдэг юм ааш тий ийм байдал битгий хүрээсээ гэр бүлүүд маань нэг юм мөнгөний асуудал махны асуудлаас хоолноос олж битгий ийм асуудалтай байгаасай гэж хүсэж байна. За тэгээд хоол идэнгээ хов базчлаа манай редакцийнхан тэгээд дараагийн одоо дугаар нь махны үн буухгүй бол бас гарч магадгүй дугаар гарна гэсэн манайха нэр гэсэн юм. Гарах юм байна. За тэгвэл Читлээ хаваач бацлаа. Махны энэ буугаар эргэж уулзцгаая гэж.